өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энэ тэндгүй инээд бэлхэж эрхэмнэнд хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадан тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрэг хатаа нэстэггүй нааш ирж юм бүгд шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг итгэж тийм байна ямар гоё юм бэ Сайн мэцхан хүүхдүүдээ мөнхийн хотын нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр бүгдээрээ нэгэн зан чанарын тухай мэдж авах болно. Ямар зан чанар вэ нэстэггүй? Ямар зан чанар вэ гэж юу? Буулт хийх тухай. Буулт хийх тухай гэвэл үзэгч найзууд минь ойлгож байгаа болов уу? Буулт хийх тухай гэж юу? Жишээ нь ингээд онгоцоор явдсан шүү дээ ингээд гэж жагаад шүхрээр ингээд буугаал хийх гэж. Буулт хийн гэдэг нь болохоор өөрийнхөө санаа бодлыг доош нь тавиад бусдын санаа бодлыг хүлээн зөвшөөрөх гэсэн утгатай адилхан. Тэр буулт хийн бусдын санаа яан гинэ? Бусдын санаа бодлыг хүндэтгэж үзнэ л гэсэн үг байхгүй юу? Буулт хийх. Гэтэ шүдэрхээ би нэг удаа буулт хийж байгаа жишээ харсан байхгүй юу? За. Тэгээд хүмүүс энэ хүн буулт хийлээ гэж ярьж байсан. Гэтэ харсан чинь тэр хүн ялагдаад байгаа юм шиг санагдсан шүү. Харин тийм ээ ихэнх хүмүүс буулт хийн гэдэг нь болохоор ялагдалт гэж ойлгодог болохоор нэг нэгнээс илүү харахын тулд ялагдахгүй тулд буулт хийдэггүй байхгүй юу? Хэрвээ буулт хийчих юм бол маргалж байгаа зүйл нь айгүй амархан шийдчих байтал буулт хийхгүй байсаар байтал нөгөө асуудал нь маш том болж хувирдаг байхгүй юу да? Тийм үү. Би бодохдоо буулт хийж байгаа нь ялагдж байгаа шүү тийм ээ. Тэр бууж өгөхгүй зүтгэсээр ах хэрэгтэй гэж бодсоо. Тэр буруу зан гэсэн үг үү? Хэрвээ чиний санал чинь олон хүмүүсийн дэмжлэгийг авахгүй чи ганцаараа зөрүүлээд байх юм бол тэр чинь буруу гэсэн үг. Тийм болохоор буулт хийх хэрэгтэй. Тэ шүдэрхий. Нэг юм жишээ байна. Ямар? Нэг хүн хийж байгаа зүйлээ зөв гэж бодож байгаа. Харин нөгөө хүн хийж байгаа зүйлээ бас зөв гэж бодож байгаа. Гэхдээ тэр хоёрын хийж байгаа зүйл жоохон ондоо. Тэгэл тэр хоёр хүн үгүй ингэж хийнэ, үгүй ингэж хийнэ, үгүй тэгж хийнэ, үгүй ингэж хийнэ гэд тэгээд идэв штэ. Тийм. Тэгэхээр хинийхэн зөв нь мэддэхгүй юм чинь хинэн буулт хийх ёстой юм бэ? За тэгвэл хоёулаа тэрийг үзэгч найзуудаа бүр ойлгомжтой аргаар тайлбарлаж өгье заяа. Чи онгоц чадна үстэй. Онгоц хийж юу? Чадна. За тэгвэл би өөрийнхөө онгоц хий, чи өөрийнхөө онгоц хий. Тэхөө. Тэгээд хоёулаа цаашаа яахыг нь харъя. Тийм үү. Тэгвэл шүдэрхий ингээ. Би буулт хийхгүй байж нэг үзье. Буулт хийж нэг үзье. За тэгээ. За тэгээ. Онгоц юм гэсэн тий? Тийм нэстэг онгоц юм. Маш амархан болохоор Чи ингэж хэлдэг юм уу? тий би ингэж хэлдэг штэ. Ямар сони би ингэж хэлдэг шүү дээ. Шууд ингэж нооголдсон шүү дээ. Тийм үү? Ингээд Ингээд готлоор нь нуглаад дараа босоогоор ингэж дэлгэснэ. Яг миний болохоор ингэж хэлдэг. тийм үү? Тэгэхээр шүдэрхийн ингэх юм биш үү? Би штэ. Энэ голынхын зураас нь татж байгаа учир нь ямар учиртай гэхээр би яг тэг дундуур нь энийг ингэж нуулж ингэж явуулж байгаа үгүйгээ үнэхээр тодорхой болгохын тулд тэгдэг. Харин чи тийхгүй ингэчлэр чинь яг голдон ирж байгаа үгүй гэдэг нь нэг л эргэлзээтэй байна да шүдэрхээ. Тэр наа чин буруу юм биш үү? Нэстэггүй энэ ч биш тийм ээ. Яг ингээд доотлолт нь ингээд тэгшхэн болох юм бол энэ чинь яг голоо олсон гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор заавал ингээд шугам татах шаардлага байхгүй.
яг баталгаатай юм уу? Би нэг л итгэхгүй л байна да. Ингэж хийвэл үнэхээр зөв баталгаатай. Тийм гэж үү? За яхав. Тэгвэл Хүй. Чи ингэ нугалчихж байгаа юм уу? тий. Ингэж үү? Ха? Ингэж хийдэм юм уу? Тий. Би л ав ингэж нугалдгаа. Ингэж илүү гаргаж. Тийм үү? Би болохоор яг илүү гарахгүй яг өнцгтөнд харуулж нугалдаг. Яг илүү гаргасан зөв штэ шүдэрхээ. Яг ингэж илүү гаргасан зөв штэ шүдэрхээ. Ийм за илүү. Чиний л шууд энэгээр нугалцсан биш. За. Яг өөртөө л хийдэггүй үнсдэггүй. Чи бороо хийж ин да. Тэгэд Тэнгүүд одоо шууд ингэж нугалах юм уу? Тэгэж их чинь буруу. Чи яг ингэж хийх хэрэгтэй байхгүй. Одоо ингэчээд энийгээ нөгөө тийш нь харуулангуудаа энийг нуглаад ингээд энэнгээр нь нуглана. Стекүүгийнх минийхаас өөр л халаад байна л да. Гэтэл миний хийж байгаа бол зөв. Ягаад гэвэл би ингэж зөндөө онгоцчихсан болохоор. Тийм гэж үү? За наад хонгоц чинь мяа гоц болоо. Би л мянгоц болно гэж бодохгүй байна. Чи ингэж нугалж байгаа юм уу? Гүй шүдэрхээ чи ингэж хий. Одоо яг нацтай айтан дахиад шинээр эхлээд хий. Үгүй ээ стекүү би энэ ихсэн онгоцоо дуусгах хэрэгтэй. Тэгвэл хоёлоо буруу хийж штэ. Тэгээд дараа нь харин энийг ингэж нугалах хэрэгтэй байхгүй юу? Би хийгээд дууслаа шүү. Үгүй шүдэрхээ чи буруу хийж байна. Ингэж хийвэл зөв. Одоо тэгвэл харцгаая. Миний онгоц бэлэн болчлоо. Ямар царай муутай онгоц вэ? Наа чин тав гоё онгоц биш ээ наа. Яагаад царамуутай гоё онгоц биш гэж энэ чинь харин ч хурдан шүүн гэж сингнэл Шүүн гэж бэлэг онгоцхгүй юу? тэгэж авахгүй баха. Минийх илүү гоё онгоц болно. Стекүү Чи шууд ингэ нугалчихж байгаа юм уу? Тэгдэггүй шүү дээ. Энэ үзүүрээр нь ингэж нугалдаг байхгүй юу? тийм үү? Тэгээд энэ талд нь бас ийм хийх хэрэгтэй. Стекүүгийн онгоц нь илүү гоё юм байна. Онгоцыг ингэж хийх нь зөв байхгүй юу? Гэтэн стекүү ингэж ч гэсэн онгоц болж байгаа зү. Гэтэ наа чи Энэ ч яа гэсэн нэсэн зөв штэ. Гүй ингэж шүдэрхээ хоёлаа ингэж төсөөлье. Хэрвээ хоёлаа нэг компанид ажилладаг. За. Тэр нь онгоц хийдэг компани байлаа гэж бодъё. Тэгэнгүүт хоёулаа тэр газар ажиллаж ялаа гэхэд чи буруу онгоц хийгээд байвал яана? Тэгэх юм бол би ажлаасаа халагдсан штэ. Тэгэхээр чи миний үгэнд ороод яг ингэ зөв хийх хэрэгтэй байхгүй юу? Тийм үү. За тэгвэл стекүү би чиний үгэнд ороод зөв хий. Шүдэрхий. Би сая болт хийхгүй чадсан тийм ээ. Тий, чи болт хийж чадсан. Харин би за тэгвэл чинийгаар хийя гэж болт хийж чадсан. Тэгээ болт хийхийн яг ашиг тус нь юунд байгаа юм бэ? Хэрвээ би өөрийнхөө зөрүүлээд үгүй энэ онгоцол нис чадна. Би нүгээр л хин гэх юм бол би чамтай маргалтна. Хоёулаа би чамтай зөндөө маргалцсан да. Хоёулаа тэгвэл дахиад тоолж үзье. Да хоёулаа би биэндээ болт хийж үзье тэхөө. За яхаа тэгээ. За тэгээ. За онгоцоо дахиад хий. За. Чи яаж хийдэ? Би чамаа дураагаад хийж гин. Тийм үү. Шүдэрхээ чи өөрөөр хийж олно. За тэгвэл би өөрийнхөө хийлээ шээ заяа. Ингээд Би харин иймэрхүү хийлээ. Чи ингэж хийд юм уу? миний онгоц маш Яраа хурдан ондоо болдог. хийд юм байна. Тийм байна уу?
Гэхэд Тэгэхээр чинийх урдаа хөндрүүлэгч юм уу? минийх өндрүүлэгч байхгүй. За. Чинийх өндрүүлэгчтэй юм уу? Тий. Миний ангац бэлэн болчихлаа. Хөөх тийм үү. Энийг ч гэсэн удахгүй бэлэн боллоо. Бас хоёулаа онгоцоо урдын ижлээ шүү дээ. Тийм болохоор би бинийхээ бодол санааг хүндэтгэж үзээд буулт хийх юм бол ажил бас маш хурдтай сайн явна гэсэн үг. Тийм биш тий. Тэрээр муудалцаад үгүй ингэж хийхгүй ингэж хийн. Гүү ингэж хийхгүй чинийх буруу ингээд яриалах юм бол зөндөө цаг алдчихин тий. Тэсэнд ороод хоёулаа хийж үзээд за гэд би биндээ буулт хийгээд хоёулаа хийж үзэж хагаад тэр хоёроо нисгэж үзээд чинийх нь илүү сайн нисэж гин гэдгийг хараад энэ нь зөв юм байна гэд буруу хийсэн нь ойлгоод Яг гэс ажлаа өргөжлүүлэх юм байна тий. Буулт хийхгүй буулт их дургу хүмүүс хоорондоо болохоор ингээд үгүй ингэн үгүй гэд юу ч хийхгүй байсараад хамаг цаг алдах юм байна. Тэгэхээр буулт хийн гэдэг бас ялагдал биш гэдгийг чи ойлгосноо. Харин тийм ээ. Ялагдал биш. Харин ч ялах арга юм байна. Буулт хийн гэдэг бол ялах арга. Тийм учраас найзуудаа та нар найзынхаа болоод аав ээжийнхаа багшрынхаа өвгөнд заримдаа бууж өгмөөргүй юм санагдаад байх юм бол сайн бодож агаад буулт хийх хэрэгтэй газраа буулт хийж үзээрэй. Нэрээ хүмүүс ялагдах дургу учраас айгүй их боож өгдөгөө. Тэгэхээр би ч гэсэн заримдаа боож өгмөөргүй санагдаад байдаг. Тэгэхээр тэр үед буулт хийж ах нь тэр зөв юм байна. Харин заримдаа миний зөв, тэрний зөв гэсээр хагаад би бинийг гондоочдсон шүү дээ. Тийм. Тэгвэл буулт хийж ах нь ямар ч хохирол амсахгүй юм биш нэрээ. Альва зүйл эргээр сайнаар өөрчлөгднө л гэсэн үг байхгүй юу? Зүгээр л ялагдж байгаа юм шиг мэдрэмж төрд юм байна. Яг үндэ ялагдал биш. Тийм. Тэгэхээр найзуудаа өнөөдрийн мөнхийн отхон нэвтрүүлгээр хүүхдэд та бүхэн буулт бол ялагдал биш гэдгийг ойлгож авсан баг. Тэгээд бас бусдын үзэл бодлыг хүндэтгэж хэрвээ чиний буруу байвал буулт хийгээрэй. Найзуудаа та нар өөр үзэл бодолтой байж олно. Магадгүй онгоцыг хоёр өөр аргаар хийдэг байж олно. Гэхдээ би энэ буулт хийж хүндэтгэж харилцаж байгаарай найзуудаа. Ингээд өнөөдрийн мөнхийн отхон нэвтрүүлэг өндөрлөж байна. Найзуудаа харанхуйч гэрэлтэрээ мөрөөдөлтөө нисцгээе. хааны хүүхдүүдээ баярлалаа.